За Италийн нийслэл Ром хотод тавтаа морил үзэгчтэй. 300 гаруй мянган хавтгал километр газар нутагта Итали улс цагтаа бас цалигж явжээ гэж. Энэ Италийн газар нутаг хэдэн зууны тэртээ чим энэ нөхдөл чинь бол байнч гэж ихтэйхэн хүний юмд бол өлнүүдтэй хаваарын одоо шинэ улс орн болгоныг эзлэх төрөмгийлэх авах идэх уух гэд аль болох одоо тийм зүйлээр амьдралын гол зорилго нь болж исэн ийм улс. Үнэхээр одоо шинэ Италийн импери гэдэг бол үнэхээр агуу хүчрэг тийм ээ. Дэлхийд хоёр том импери байдаг гэж ярьдаг юм л та. Тэр нь одоо манай хамгийн том нь бол манай импери, манай Чингис хааны үеийн. Тэгээ хоёр дахь импери нь бол одоо энэ Италийн Ром импери. Тэгээ энийг утгаар бас энэ харьцуулсан нэг юм газрын зурагтай газар таарлцсан тийм ээ. Одоо манай эрдэнэс хэдэн зууны өмнө эхлээд аль аль улсыг эзэжсэн дараа нь хэдэн жилийн дараа ийм болсон гэдэг ингээ харьцуулсан юм картыг үзүүлдэг юм байлээ. Тэр үеийн одоо улсуудын нэрийг ингээд одоо байгаа нөхдөд харьцуулаад үзэхэд бол тас өөр нэртэй юм байлээ. Зарим юу юм Франц гэдэг шал өөр нэртэй, Испани гэдэг өөр нэртэй байх жишээтэй байдаг. Тэг сони юм билээ нэг үсэн гүйж явж хахад. Одоо бид чинь эзэн тгүүрнийхээ 800 жилийн ойг тэмдэглэн гээд байгаа шүү дээ. Яагаад их тийм сайхан тухайн үед Монголын эзэн тгүүрэн ямар шиг хэмжээний газар нутгийг эзэлсэн бэ гэдгийг харуулсан их сайхан том ийм панорамыг тийм ээ. Хийчих юм бол хавь ойрын ирсэн гадны улсуудын нүдийг үлдээдэг жихийг дэлдэлдэх сонин түүхийн баримт болох юм байлаа. За нөгөө алдарт Колосеум гэдэг амфитеатр гэдэг юм уу, цэнгэлт хүрээлэн гэдэг юм уу. За тэр үеийн хүмүүс одоо хүртэл байна. Тэр Ромын одоо гладиаторуудын ховц өмссөн нөхдүүд өнөө хүртэл амьдарсаар байгаа. За ингээ гадаадын ирсэн зочид жуулчдаа тэрвэрлдэж агаад зураг авахуулаад евро нэхэндээ үнэхээр үзүү шүү дээ. Энэ ч одоо Юли Цезар тийм ээ. Тэгээ нэг иймэрхүү нөхөр байсан юм шиг. Уцаар ярьдаг. Мобико морераа гэдэг. Юли Цезар бол энэ Колосеумыг тойроод олон бий. Ром хот бол 3 сая хүн амтай. За ер нь бол энэ Итали нөхдүүч нь бол одоогийн байгаа Италийн газар нутгаар манай эртний өмнөх 1200-аас 1100 оны үед Итали омог гэдэг одоо тэнд хинч мэддэггүй хинч тоодгүй нэг жижигхэн омгийн нөхдүүд энэ дэрж сууршаад улмаар бол одоо энэ Итали агуу их Итали үндгүрэн гэдэг энэ одоогийн ойлголт бол гарч ирсэн юм байлээ л дээ. За Итали улс маань бол зөвөр парламентын засаглалтай улс тийм манайхтай адилхан. Тэгээд бас ерөнхий сайд ерөнхийлөгч гэж байна. За ерөнхий сайдын бол манайхан сайн мэднэ Сильвио Берлускони гэж мундаг хүн бий. Ерөнхий мафийн төлөөлөгч толгойлогч гэдэг байгаа шүү дээ. Тий, ерөнхийлөгч нь болохоор Карло Ажегло Киампи гэдэг бас нэг нүд ам альтермар юм нэртэй нөхөр хинч мэдхгүй. Яг та тэгээд олон нэг парламентын засаглалтай учраас за Ромын төвд Колосеум гэдэг жуулчдын заавал үзэх ёстой том энэ театр юм уу одоо юу юм уу нэг тийм амфитеатр маягийн юм байна л да. Гэхдээ энэ бол хизээч одоо шинэ амфитеатртай адилхан ши янгуур янз бүрийн юм бол тавьдгүй. Энэ бол жинхэнэ нөгөө ориг гладиаторууд тулаан хийдэг. Ийм одоо шинэ том манайхаар бол цэнгэлт гэх юм уу да. Ийм том цогцлбор байх юм. Тэгээ энэ чинь бол магадгүй одоо нөгөө Юли Цезар Месер том хаад ноёднууд бодвол тэр хатад матад юмтайгаа дээгүүрээ энэ дээгүүр манайхаар бол одоо суудаг байсан болов уу гэж. Энэ бол одоо асар том юм аа. Ер нь бол одоо шинэ ганхуу үеэрийн үзэжсэн тэр амфитеатрууд бол бас л агуу байсан. Гэсэн ч түүнээс одоо хэд дахин юм том өсвөр байгууламжийг бол барьсан юм байна. За тэгээд одоо шинэ бидний кинонд гладиатор кинонд бид нар чинь энэний үг түүхийг сайн үзэж мэддэг шүү дээ. Энэ доогоор нь одоо үнэхээр жинхэнэ нөгөө боол байлддаг одоо гладиаторууд нь энэ доороо суудаг. Үндсэндээ бол энэ дээдсийг тавцсан бол нуурцсан юм байна. За энэ ажуудлын жижиг тортой цорхонууд дээр бол одоо нөгөө арслан оруулаад тэдэндээ чинь үзэж тардаг шүү дээ. Тэрний одоо шинэ баяр савнд байх жишээ. За ер нь бол одоо шинэ газраас ацарсан боолуудын энэ тулаанд бол үндсэндээ энэ халбай дээр 40 мянган одоо шинэ гладиатор боол тулаанд бол амнаас эсэлсэн гэсэн ийм тоо байдаг юм байна. Тэгэхээр бол энэ бол олон хүнд бол одоо маанийхан болсон ийм сонин газар юм байна да. За тэгээд энэний эргэн тойронд бол мэдээж бол одоо шинэ аян жуулчд хөгжсөн. Энд дөө ороход ч нэг хүн 7 евро төлж байна. Тийм бахаахан хөө? 10 евро. 10 евро. Нэг хүн 10 евро. За тэгээд хоёр хүн чинь 20 болоо явчихсан. За тэгээд гарангуй чинь нэг орчин үеийн панаалтаа гладиаторууд нь ингээд хамт зөвхөн зураг авахулахад бол бас 10 евро гэдэг ингээд их жишээтэйгээр бол ерөнхийдөө бол бас
Өмнө өмнөд хатцсан одоо сүлхийдийн газар юм байна. Сони юм ампер одоо шиг түүхэн тэрүүгийн театруудын тулдж одоо шинэ байсан 40 мянган хүний дарнасаа орхисон газар гэдэг үнэхээр бол гэр сонин газар байна. Үзэсгэлэнтэй газрын нэг бол Ром энэ Колосеум бол яг юм биш үү. Тэсэндээ бол том хүрээлэн иш хаанууд үнэндээ бол жигдхэн байсан юм байна. А гэтэл яагаад одоо шинэ өнөөдөр ингээд талан нурцсан бэ гэдэг ингээд бүгдээс асуугаад явхад бол тэр үед одоо шинэ варваруудын доор ирээд үндсэндээ байшин барих чулуу асуудал байхгүй дээ. Варвар шиг дээ. Өнөөдөр сайхан байсан цэнгэлт хийчин том хүрээлэнгийн чулуу гэж хоцохоо энд өөрсдийнхөө суусан идэх шавтгийн бариад тэр хайрын түүхийн үнцүүдийг бол одоо шинэ зэрэмдэг юм талхантай гэж бодож байна. Манай монголчууд ч ялгаа байхгүй шүү дээ. Бас одоо манай сайн ирчүүд холсож варварууд 30 хэдэн оноос эхлээд Монгол улсад байсан 700 гаруй сүмхий түүхэнд тусгал зүйлийг бүгдийг одоо бас 9 дугаар болгоод бас хайцсан шүү дээ. Тийм учраас варварууд бол варварууд л байдаг юм шүү. Шивээс мод байлдах байсан юм. Баригдчихад. Байлдахгүй шууд өгч байгаа юм чи. А? Энд бол энэ. Зэн Колосеумд орох гэж бол нэлээд удаа шүү. Хүмүүс бол хэрвээ Италид Ромд ирээд энэ Колосеумыг үзье бол бас эртхэн ирэхгүй бол энэний ойчр гэж бол бас л замбраг ойчр тийм ээ. Бид хоёр бол бараг 2 цаг шахуу зогссон баг шүү нэ ийшээ орохын тулд. Веспасианы хаанчлалын үед Рим хотын бүтээн байгуулалтын гол одоо шинэ ажил бол эд өрнөсөн юм байна. Ерөөсөө Рим хот бол энэ үед бол үндсэндээ гол одоо арга яс гэдэг юм ноён руу бол босцсон байх шүү. За яг энэ үед бол энэ Колизеумыг бол одоо шинэ бүтээн босгосон юм байлээ. За Ром хот ч нь үндсэндээ бол харьцангуй залуу хотын тоонд орно. Юу манай нөгөө хар 20 одоо тэр хавьчихгүй шүү дээ чи. Дөнгөж одоо 1870 онд бол Ром хотыг ч Италийн нийслэл болгосон энэ дүүхтэй юм байна. Тэгэхээр Ром хот л өөрөө л дээр үе дүүхтэй л байх тийм үү? Хот нь тийм нийслэл гэдгээрээ бол тийм харьцангуй бас залуу нийслэл байх тийм. Залуу улс, залуу нийслэл гэдэг юм байна. За мэдээж бол энд бол Эрдэнэ шалдуу тэмцээн их болдог байсан байл үүдэн чи 1960 онд энэ Ромд ч нь бол Олимп болсон түүхтэй юм байна. Италид бол одоо монголчууд хөлбөмбөрөн сайн мэднэ л дээ. Италид бол сайн уу? Дэлхийн одоо дээгүүр 3-т нь орох юм уу одоо ингээд бодоход одоо Бразил бол 5 удаа дэлхийн аварга болсон байгаа. Герман 3 удаа болсон байгаа. Итали 2 удаа болсон байна уу да. Сайн хөлбөмбөр сайн мэдж байгаа хүмүүс бол салтай байвал засаад өгөх байхаа. Гэтэл Итали бол хөлбөмбөр бол маш алдартай. Одоо хотууд нь бол бүгд өөрөөр ингэсэн маш сайн багуудтай. Тэгээд Serie A гэдэг нэртэй юм одоо Италийн дээд лиг бол одоо маш алдартай. Манай хөлбөмбөр хөгжлөө сайн мэдж байгаа л та. Тэгээд Итали нөхдүүд бол хуулийн аз жаргалтай хацтай улсуудаа гэж түрүүн бид ярьж байсан. Энэ үнэхээр тийм байлаа. Энэ Ром хотод бол үндсэндээ бол орчин үеийн барилга байшин бол байхгүй, бариулдагч мүү гэж. Ерөөсөө архитектурын ансамбл эвднэ. Тэр шилэн мэлэн элдв шалдав байшин бол одоо хэн үзээгүйсэн бэ? Тэр Нью-Йорк яваад үзсэн л биз. Энэ хот бол ерөөсөө л анхныхаа хуучин хэвээр байх ёстой гэдгээрээ өндөр байшин барилгыг бол энд ерөөсөө бариулдаггүй. За тэгээ энэ нөхдөөч дөрвөчийн хилдгэр нөгөө өвөө эмээ гэхэд одоо бүтээн босгосон юмар ингээд сайхан хооллоо зарж идээд ингээд яадаг. 40 сая хүн жилд очно гэдэг агуу тоолдоо тэгээд нөхцөл байхгүй. Гэхдээ Ромд бол бас юмны үн бас тийм ч амар биш ээ. Ягаад гэвэл энэ чинь амжиргааны төвшин харьцангуй Европын өндөр хөгжилтэй орныг бодох юм бол муу гэдэг байгаа шүү дээ. Тийм учраас бол Ромын хотын яг төвд бол очтод бол 20 еврогоор ороод олчихсон. Олно тийм ээ. Тэгээд сайн ирэх хэрэгтэй, олох хэрэгтэй, явах хэрэгтэй гэж. За яг энэ Колосеумын хажуудалд бол энэ их том ялтын хаалга гэдэг Arc of Triumph тийм байд юм байлаа. Италид тэр тусмаа Ромд очисон хүн бол энэ хаалга, энэ Колосеум, элдв шалдмыг заавал үзэх хэрэгтэй. Дэлгүүр хийсээд алга болчихвоо найз нараа. Дэлгүүр бол хаанч л байна шүү дээ. Жохон яарч байгаа бол битгэрийн нөгөө хэрэгэлдэг City Tour баасаар явхад бол бүгдийг тойроод үзэн л дээ тийм ээ. Манай ерний өмнөх 753 онд Ромео гэдэг цааш хүн анх Рим хотыг үүсгэн байгуулсан гэдэг түүх байдаг.
Тэгээд ч одоо Ромео гэдэг хүнийхээ нэрээр Рим болчихсон ч юм билүү. Энэ хотод үүссэн хүүхдээ. Жил бүрийн 4-р сарын 21-нд Ром хотын одоо жишээ нь үндсэн байгуулагдсан өдөр гэдэг одоо энэ хотынхны бол их том баяр болт юм байна. За тэгээд янз бүрийн түүхлүүд энд бол байна л да. Тэгэхээр яагаад Ром гэж ирсэн юм бэ? Техник үед одоо жишээ нь тэр хаягдсан хоёр эцэг явах хүүхдийг дистрик чон элэгчин чон одоо жишээ нь өөрөө аваад дистрик нутгийг цуг өхүүлээд өсгөөд хүн болгоод үндсэндээ бол одоо жишээ нь бас нэг ийм чүүдийн ард үүсэх хүүхүүд одоо бас чонтой холбоотой гэж үздэг юм байна. Тэгээд тэр хоёр хүүхдийг бол нэг нь бол Рим, нөгөөх нь бол Ром гэдэг ийм хоёр нэрээр нэрвсэн. Тэгээд бол энэ Ром хотын өөрийнх нь одоо сүлд бол үндсэндээ бол чон тэгээд одоо жишээ нь чоны дэвтэргүүд хоёр хүүхэд гэсэн ийм зүйлээр бол одоо шинэ өөрсдийнхөө хотын сүлдийг хийх юм байна. За зүгээр Ром хотыг та хоёр яагаад сонгов гэж уул нь битэрийн төлөвлөгөөнд бол Ром хот гэж ороогүйсэн дээ. Битэр чинь Венец ороод, Милан ороод, за тэгээд болж игэл Сицилид авчиад тэгээ буцаа явчих гэсэн чинь Италийн нөхдүүд битэрд найз нар хэлсэн л дээ. Та хоёр ямар тэнэг юм бэ гэ тэ. Италид ирчээд Ром үзэхгүйгээр яваад тэгээ үргэлжлээд нэвтрүүлгээр Итали орсон гэж одоо ярих юм уу та хоёр ичээч гээд. Тэгэхээр нэрээ бодсон чинь нэрээ тийм шүү дээ тэгээд. Тэгээ битэр төлөвлөгөөгөө өөрчлөөд Венец орчоод Ром ороод Милана бүр орхиод за тэр Миланыг үзэх юм байхгүй нэг ганц төв талбай нэг сүм байдгийг найз нараа байдгал байх л да тийм. Тэгээд өөр бас утаар нь ороод үндсэндээ бол Италийн тухайн нэвтрүүлгийг хийж байгаа. За өнөө нэг Колосеумын чинь ханыг эвдлээд хад чулууг нь аваад орон сууц барьцсан нөгөө варваруудыг чинь байшин ин биш тийм ээ. Тим имийг эвдлээд ийм барьцдаг бас л үнэхээр варвар тийм ээ. За энд бол үнэхээр одоо асар том юм ордон мод байсан одоо бүгдийн сүйтгээд ингээд нураагаад хайсан юм уу нэг бол ерөөсөө энэ ийм багамтай ийм юм байдаг юм. Ганхуул экзамен идэх 5 удаа очсон гэсэн тал. 5 удаа ч одоо дандаа шопинг хийж байгаа. Тэр нөгөө ерөнхий сайд Сильвио Берлусконийг утгаар дурдаад өнгөрсөн. Энэ хүн бас их сонин хүн юм байна л да. Хамгийн баян ерөнхий сайдаар одоо дэлхийд байгаа ерөнхий сайдуудаас хамгийн баян ерөнхий сайд гэж бодд юм байна. Дэлхийд бол одоо дэлхийн баячуудыг жигсаахад бол Сильвио Берлускони бол 45 жигссэн юм байна одоо хөрөнгө мөнгөөр бол. Энэ бол мундаг том медиа магнат юм байна л да. Энэ хүний мэдлэлд бол одоо тэгэл телевиз, радио, сэтгүүл, сонин ерөөсөө байхгүй юм. Тэд нар дандаа одоо сэтгүүлүүд нь сонингууд нь дандаа транснациональны тийм том сонингууд болсон байх жишээтэй. Ийм одоо нэг хэсэг бол их шүмжлүүлжсэн Берлускони бол одоо мафийн толгойлогч гэдэг юм уу. Сайн нэг хэсэг бас одоо нүүрэн дайпраас хилэгдээ гээл энэ хүний юу өртөхгүй юм гэж байхгүй байна л да. Бас цэцэг аппарат хийлгсэн гэж шүүмжлүүлж байгаа шүү дээ тийм ээ. Дон Карлионогийн удмын хүн гэж сонсоогүй юу? Арайч тийм байхгүй. Удам тамирсан хөрөнгө байна шүү дээ. За үндсэндээ бол Итали улс бол 1946 оны хүртэл бол хаан засаглалтай улс байсан юм байна. За тэгээд 46 онд санал асуулга явуулжээ. За Италичууд минь ээ одоо ингээд хаан засаглалтай улс гэд байх юм уу? Энд ч одоо бас нэг дэлхийн мэдхий чинь дэвшиж хөгжөөд засаглалын хэлбэр нь өөр болоод энэ та нар яах гээд байна вэ гэж. Тэгээд санал асуулга явуулж л дээ. Яасан дээр вэ? Нэг бол бүгдээр нь тус улсын, нэг бол хаан засаглалтай хэвээрээ байгаа дэлхийн шившиг болъё гэж. За ингээд баахан санал асуулга явуулсны дүнд 2 саяхан хүний одоо шинэ илүү саналаар бүгдээр нь тус болоодох ч тийм ээ. Тэгээг бол одоо Италийн хаан тулс юм уу? Ман тулс ч гэдэг юм уу? Ийм л байх байсан юм байна л да. Ромот бол одоо би машин барьж явсны хувьд Buongiorno. Viva Mobicom. Mobicom. Ром дахь Mobicom-ын салбарын төлөөлөгч Наташа ч гэдэг Мария ч гэдэг. Манайх ч Mobicom бол салбар их нэгдсэн. Дандаа гадны улсууд төлсөлч гисэн. Бас л хүрээ бол хөвлөж байгаа юм байл л дээ. Тэгээд машины хөдөлгөөн бол харин ч манайхнаас замбраагүй явдаг юм уу гэж санагдсан шүү тийм ээ. Замын тэмдэглэгээ байхгүй. За замбраагүй, гэрлэн дохион дээр зогсохгүй. За тэгээд энэ дүр гэсэн нуль мотоциклтэй нурдуур хойгоор дайруулж алчих гад нэг дайрж алчих гад тийм ээ. Үнэхээр замбраагүй хөдөлгөөнтэй
дэлхийн том хотуудын тоонд бол энэ Ром бол яхаа аргагүй байх юм бэ? Очих юм бол тамнэ. Зам хөндлөн гарахтаа болгоомжтой гараарай. Тэгээ машин паркинг хийн гэдэг бол үнэхээр хэцүү асуудал. Тэгэхээр машин багтахгүй бол хоёр урагч хойшоо мөрөгчөд ороод зогсчих бол зүгээр наазахын асуудал юм шиг үлээ шүү. Энд бол хойно урд бүтэн номертэй тэр гэж зүрээсээ байхгүй. Зүгээр мөрөгж байгаа л ингээд наашин цааш нь хольхиулж байгаа дунд чинь яваад байна. Гарахтаа бол хольхиулж мөрөгсөөр байгаа тэгээ гараа явчихна. Энэ үнэхээр замбраагүй. А тэрэнд нь бол хууль үйлчилдэггүй. Бүр сурцсан. За ер нь бол Ром хот бол үнэхээр агуу гүрэн гэсэн тийм ээ. Агуу гүрэн үүсэх юмхтэй үнэхээр одоо түүхийн энд бол нэр одоо яйда гэсэн юм бол үнэхээр байна. Тэгээ энэ хот ч нь бол бас зовлон үтсэн энэ одоо улс байгаад одоо Ром хот болцсон. Их олон нөхдүүдэд шатаалгуулсан. За тэр варварууд анх Дакуч орж хамаг юм нэвдэл зүтгээд тэгээд дунд зууны үед чинь Францууд, Германууд, Испанууд, Туркууд нөгөө мө Түнисүүд хүртэл одоо наашаа Дакуч орж ирээд байна. Үнэхээр энэ ард түмнийг бол өстой зовоож тэгээ сүүлдээ нэг Римийн империйн үед бол арай нэг гайгүй хүчрхэг болоод харин нөгөө чи намайг зовоосноо одоо би чамайг зовооно гэдэг шиг ингээд баахан улсуудыг хариугаа авч баахан зовоож ирсэн тийм нэгтэж. За яг Ром хотод очиход бол өөрөө л их том хот. Тэгээд үзэж харах юмуд нь бол их хоорондоо хол зайтай. Одоо Сүмхийд, Колоссеум, Триумф d'Arc, тэгээд Ватиканы хот гэх нь их зайтай. Эдрийг бол үзэхэд бол бас нэлээд төвөгтэй. Тийм учраас та бүхэнд бол зөвлөхөд тэр City Tour гэдэг, City Bus гэдгийг хүлээхэд бол нэг өдрийн дотор бол ямар ч байсан бүгдээ нэг шурд тэгээ тойроо гарна л да. За Ромд бол монголчууд нийлээд хэд байдаг гэсэн 10 гаруй монголчууд байдаг гэсэн. За нийт Италийн хэмжээгээр бол зүгээр багцаа тоогоор бол нэг 50 гаруй монгол бол сурдсан байна, ажилтсан байна, амьдардаг юм байна. За харин манай монгол хэдэн хүүхнүүд Итали нөхөрт гарчсан нэлээд олон хүүхнүүд байдаг гэсэн шүү. За Италиас ч н одоо манад ямар харилцаа холбоо байна вэ гэдэг инхээр харамсалтай төдийлөн одоогор бол нэг хэлэх юм байхгүй. Элчин сайдын яамаа бол нээлээгээд хэдэн жилийн өмнө нээсэн. Харамсалтай нь элчин сайдын яамны албан ёсны байр гэж тэнд байхгүй. Элчин сайд нь Монголоос Италиг хамаардаг тийм ээ. Ийм сонин тогтолцоотой. Зүгээр харин Улаанбаатарын хэмжээнд бол Итали хоолны газар гэж байна тийм ээ. Итали хувцсны дэлгүүр гэж нэг гаргагдсан шүү. Өсөө дээр нь 3 дугаар цэглэгээ станцын техник технологийн шинжилэл дээр Италийн хэдэн мэрэгжилтэн ирээд бас нэг юм хийгээд байсан сурагтай. Тэгээ сүүлд нь бас нэг мөнгө төгрөг 8 тараагүй юм яасан бас нэг зарга болоод байсан. Тэгээ энд нэг явж байхад бол Итали хэлний тэр сонсголон гэх юм уу тэр Итали эдний тэр юу юм маш гоё тийм ээ. Тэр Италиар хоорондоо ярьж байгаа тэр аялуу тэр тембер одоо юу гэдэг тэр бол өстой үнэхээр сонсоод юмар сурмаар хэлэн байдаг шүү. Тэр үнэхээр гайхалтай хэлэн байл. Дуулаад байгаа мó, шүлгэлээд байгаа мó одоо хэрэлдээд байгаа. Уянгалаг тийм чихэнд бол айгүй гоё наалцсан. Тийм ч учраас бол одоо шинэ Италиар одоо шинэ дуур дуулна гэдэг бол хамгийн гол амт нь тэрэндээ байх юм байна. Бидээс орчуулад монголоор одоо нэг Италиар гэдэг тэр явахгүй л дээ. Тэгээд сурахад их амархан хэл гэж яриад байгаа юм л да. Ягаад тэгэхээр яг бичснээрээ уншдаг тийм ээ. Одоо англи, франц энтриг бодвол хамаагүй амархан гэж ярьж байгаа юм л да. Тэгэж манай танд байгаа. Ер нь хаа явсан газар бол монголчууд мань хэлийг маш хурдан сурдаг. Авьяастай хүмүүс шүү манай монголчууд бас. За энэ Итали бол дэлхийд бол дуурайраа л алдартай шүү дээ. Итали тэгэхээр дуур нүдэн дарагддаг. Тэгээд энэ италичууд ч нэг тийм өвчтөй болцсон юм уу? Нэг бол хүн болгоны хүсэл тийм юм. Бүгд л дуурийн нуучин болох хүсэлтэй тийм ээ. Чаддаг байна уу? Чаддгүй нь хамаа байхгүй. Удамжинд бол 90 зам нэг хамаа байхгүй. Ваа гар амар хоолоо гаргалаа. Бүгд бол тэгээд тийм сонин дуурайраа өвчлөлтсөн үнэхээр тийм орон. Ганц дуур өвчлөлтөө ер нь Итали улс бол ер нь хөгжмийн хагуу улс. Хөгжмөр бол одоо бас дэлхийд бол дээгүүр зөгтөг. Манайхан бол одоо сүүлийн Италийн том одуудыг бол бас сайн мэднэ. Тэгээд энэ улс одоо годомж талбайж явж байхад бол хаасайгүй бас хөгжим хангана шүү дээ тийм ээ. Рок бол рок, одоо сонгодог бол сонгодог, жаз бол жаз. Тэр бол их зугаатай. Бас нэг төрөсүүдийг татах нэг менежмент юм да. За ер нь бол
За энэ бол Ватикан улс дотор бас улс байд юм байна гэж. Италид бол хоёр үндсэндээ бол улс дотор хоёр бие даасан улс байдаг. Нэг нь бол Ватикан, нөгөөх нь бол Сан Марино гэдэг. Ромын хамблан бол энэ ордонд залрдаг юм байна. Энд одоо шинэ ард түмэндээ католик шашны одоо сүсгтнүүдтэй үг хэлдэг, ном хурдаг, албан ажиллагаа явуулдаг гол өргөө төвнүүд энэ юм байна. За сая бол Ромын хамт маань өмнөх хам таал төгс шинэ хамбыг бол сонгосон. Шинэ хам сонгоход бол бас сонин журамтай юм байна. Бүх одоо шинэ дэлхийн гол одоо шинэ хамбууд бүгд энд хуран цуглаад сонгуул явуулдаг. Дараагийн хамбайг хинээр сонгох байх гэж. Тэр үед яадгүй гэхээр одоо нөгөө манайхан чинь элдв лобби элдв балаа юм хийдэг шүү дээ. Тэр бүх юмнаас бол хязгаарлахын тулд бүх хамбуудыг энд оруулаад нэг өрөөнд оруулж хойчлоод утас ямар ч холбоо харилцаа байхгүй. За ингээд бол одоо шудраг сонгуулууд энд бол явагддаг юм байна. За ингээд энэ бүх талбай дээр бол одоо католик шашны үнэн сүсгтнүүд хуран цуглаж одоо хэнийг хамбаа сонгох вэ гэж одоо нүд шүртэн бүстийтэл одоо хараад өдөржингөө зогсд юм байна. За хуралдаж хам сонгогдлоо гэдэг дохойг нь тэр харагдаж байгаа тэр нэг наашингийн нэг яндан байна. За тэндээс одоо шинэ хар утаа сонголоод авах юм бол хам сонгогдоогүй байна л гэдэг байгаа юм байна. Хар утаа маань цагаан болоод ирэнгуут за хам сонгогдчихжээ гэд хам сонгогдонгууд сүмийн баруун талд байдаг том хон хол цогж эхлэх юм байна. За ингээд шинэ хам сонгогдчихв гэдэг. Ингэж бол мэдээ дохио өгдөг юм сонин журамтай юм байна. Хоёрдугаар улс дотор улс гэж хэлснийх Ватикан улс бол өөрөө бол ерөөсө 300 зэрэгтэй. За энэ 300 зэрэг хаанаас сонгогддог вэ гэхээр ерөөсө Швейцараас авдаг. Италиас биш. Яагаад гэд ингээд энэ чинь өмнөх хамбын амь насанд халдсан юм данлгийл бол нэлээд хэд хэдэн удаа гарч ирсэн учраас хамбын торгон зэрэг бие хамгаалагч гэдэг бол хамгийн үнэнч байх хүмүүс байх хэрэгтэй. Ингээд ирж ерөөсө төвийг сагсан хамгийн эзэндээ үнэнч шудраг хүмүүсүүд швейцарчууд байд юм байна гэдэг дүгнэлтэнд хүрээд энэ хамбын айрын одоо 300 зэрэг бие хамгаалагчд бол бүгд Швейцараас одоо сонгогдсон түүх гэж одоо энэ давтарсан шилдэг тийм торгон зэрэг байд юм байна. За энэ 300 зэрэг бол үе дамжиж одоо шинэ энэ хамбын айрын бөгөөд хамгаалтын албанд бол ажилладаг ийм сонин түүхтэй. Ер нь бол хуучин бол Итали орныг бол католик шашинтнууд пап лам бол үндсэнд нь бол захирч төрийн бөгөөд одоо шашны үйл хэргийг бол хослон явуулдаг байсан. За гэтэл 1922 он байнуудаа Муссолини гарч ирээд үндсэндээ бол төр шашин хоёр бол тусдаа үйл хэргээ явуулах ёстой гэдгээрээ бол засгийн эрхийг бол үндсэндээ бол өөрснөө бол аваад шашныг бол тусгаарласан. Тэр үед бол хамбын тавьсан гол зорилт тэгвэл бид бол өөрснөө улс дотор жижиг одоо Ватиканы улс болёо гэдэг ийм хүсэл тавиад ингээд энэ Ром мод дотор бол одоо Ватиканы улс гэдэг ийм бие даасан улс байгуулсан юм байна. Гэтэ энд хэлэг айлч гэж зэрэг цаг баач гэж хаалга. Гэтэл одоо шинэ бие даасан улс гэдгээр явдаг ийм сонир түүхтэй байна. Өшөө нэмж хэлэхэд бол манай энд бол католик шашинтны их том сургууль байдаг шашны. Энд бол Монголоос бол энэ чинь 2 вэ 3 ч одоо шинэ залуу гигэнт зам нар бол энд сурч байгаа юм сонин баримт бол бас байх юм. Хүн түлхэж бомб бужигсан маш сайхан ордон энд байд юм байна. За Ватикан бол үнэхээр сонин улс тийм ээ. 300 зэрэгтэй мөртлөө хүн ам та нар хийдгэж 1000 гаруй хүн амтай. Энд ч одоо цэргийн хатаа хүн амдаа харьцуулаад үзсэн юм бол дэлхий дээр хамгийн их цэрэг харимтай одоо ийм улс бол таарах гэдэг шүү дээ. Бараг 3 хүний нэгэн зэрэг болох гэдэг юм уу? 44 хүн га газар нутагтай. За тэгсэн мөртлөө Ватиканы улс гэж аль биесээр дэлхийд явдаг. Би юм сонио орно. Арай л өөрийн мөнгө тэмдэгтэйг байгаа. Тэгээ өөрийн гэтээ FM радио тэмбэлээ ямарчлуулсан. Улсынхаа. Яг шашны ном явуулдаг юм тийм баг тийм. За Ватиканы сүм бол ийм хагас дугуй хэлбэртэй байт юм билээ. Нэг тийм саран хэлбэртэй. Ямар учиртай юм гэсэн чинь хам бодоо шин бурхан багш бол ирж байгаа хүн болгоныг өөрийнхөө илгэнд тэрж байгаа тийм хэлбэрээр архитектурынхаа ансамблыг бол бид бодож хийсэн юм а гэж. Бас нэрээ сонир юм билээ. Тэгээ бидний мэдж байгаа саний сонгосон хам байна бол Бенедикт 16 гэдэг баха. Германы юм хамлам сонгосон байгаа. Тэр ийм сонин түүх байна л да бас. Нэг залуу Мюнхенд явж байгаа нэг машин худлаж авсан юм байна л да. Тэр залуугийн машин дээр бол хамгийн анхны эзэмшигч Герман дээр бол одоо
техникийн гэрчлэгэн дээр нь бол дандаа юм хэн эзэмшилсэн гэсэн тийм нэрүүд нь байдаг. Хамгийн анхныхын эзэмшигч нь бол одоо энэ Бенедикт 16-гийн нэр байсан юм байна. Тэгээд харин наад зурш Бенедикт маань одоо Ватиканы хамламбар сонгогчноос хойш тэр залууг өвчин сэргэлэн зан гаргаж тэр машиныг одоо Нью-Йорк тавьж дуудлага худалдаагаар оруулж 9,000 евроор авсан машина $120,000 хүртэл өгсөн. Ийм сонин түүхүүд юм байна. Ер нь дэлхийн урлагийн одоо шинэ одууд топууд гэх юм уу да. Эртэр виси бол энд амьдарч байсан. За нөгөө Швейцар хамгаалтын 300 цэргийн чинь нэг нь энэ байх шиг байна шүү дээ. Яхаарахгүй Ватиканы газар нутаг Ватиканы цагдаа. За ингээд бидний мэдхээр хэн байна вэ гэж. Тийм алдартай юм уу? Алдартай улсууд байна тамина. Яруу нарыг Данте гэдэг хүн ч одоо энэ нутгийн юм байна. Паганини гэд хийлч хөгжмийн зохиолч сутар байдаг шүү дээ. Нэг байдаг ч яваад одоо байсан юм байна гэсэн дээр тоглодог. Тий. Рассини гэд одоо хөгжмийн зохиолч. Хөө бас. За Италийн дуурийн их мастер гэж энэ алдартай хүн шүү дээ. За тэгээ Верди, Пуччини гэдэг. Ваа ерөөсө Итали бол үнэхээр одоо бас одууд бол одуудтай 11-15 метр гэдэг үү те. 11 км шүү дээ. За бид тэр ингээд Ромоор орчоод Ватиканаа үзчихэд хамбатагаа золгочоод нэг ажил авчаад тэгээ цаашаа 11 км хүртэл дээр Италийн нэгэн жижиг хотыг зорьсон доо. 11.6 км байна тийм үү? Өөрөөр хахад Итали бол ерөөсөө өөрөө бол асар их уулын орн гэдэг байгаа шүү дээ. Тийм учраас бол маш их түнэлттэй. Энэ баг дэлхийн хамгийн том түнэлтүүдийн нэг байж болно тийм ээ. 11.6 километр ийм урт түнэл гэдэг бол бас лаг л данж. Яваад багтахгүй л дээ. Тэгээ Италийн газар нутаг бол үнэхээр байрлалын хувьд бол маш ашигтай хэлбэрээр газар нутгаа сонгогдсон учраас энэ эдийн засгийн хөгжил, энэ таатай амьдралыг бол бас газар нутаг нөгөө байгаль бурхан багшин заяагаад өгсөн ийм давуу тал бол бас энд чинь байна шүү дээ. Далайн ба уулын орн гэдэг юм. За тэгээд Лигур, Тирен, Йон, Адриат газрын дундад тэгсгээд 5-5 тэнгисээр хөрөөлөгдсөн биз дээ. Мөн 8 шамаа хийгээд эдийн засаг хөгжиж болно одоо энд чинь. Франц, Швейцар, Австри, Словен гээд мундаг хөгжилтэй улсуудтай бас хил залгаа. За гэх мэтийн одоо их ашигтай байрлал нь энэ улсыг бол бас дэлхийн том хүчрхэг агуу улс болоход бол нөлөөлсөн байлгүй дээ одоо. Ямар хотод ирсэн гэж санаа Итали. Та нар монголчуудын хамгийн сайн мэд социализмын үеэс хамгийн сайн мэд болсон нэгэн хот. Энэ хот бол нөгөө алдарт Санремо. Тэр үед монголчууд шинжилээд Санремо үзчихэл ганц баясдаг байлаа шүү дээ тийм ээ. Тэгээд Санремо нь одоо болоогүй гэсэн ямар ч байсан тэр Санремо хийдэг талбар нь очив. Магадгүй танд байж болно шүү дээ тийм ээ. За ингээд энэ урах нарны надтай өглөөг Санремод тэр огтж байна. Нар сайхан мандаж сайхан өдөр болох нь тэр сайхан газар нутаг юм. За ингээд Италийн далайн урд хэсгэх хот суурин газар уу гэдэг юм бол үнэхээр одоо шинэ хөгжилтэй нэг ёстой нэг амраад ёстой нэг жаргаж ямаар ийм сайхан айгалтай уур амьсгалтай хотууд байт юм лээ. За тэр олон хотуудын нэг нь мэдээж энэ Санремо бидний танил. Харин газар их муутай энд ч одоо тэгш ерөнхийдөө нэг тийм тарианагаа ургуулчих талбай бол урд хэсгээр ялж бол байна уу гэхээс биш. Ер нь бол их л уултай шүү энэ чирээс юм барихад их хэцүү. Тэгээд айлуудынх нь байшин бол дандаа уулаадаа дээшгээ өгсөд уйлээд ингээд явцсан. За ганхуугүй өглөө усанд орж байгаа байл. Өглөөний усанд орж байгаа л. Шимжэнгөө таксоргоод Санрамод ирж хонсон л доо. Тэгээ гол нь монголчууд нь Санрамыг маш сайн мэддэг. Ялангуяа бидний үеийнх бол дээр үед бүх юм хаалттай, барууны урлаг одоо мэддгүү, орж ирдгүү юм хаалттай үед бол Санрамогийн фестивал гэж одоо рок попын тэр үед одоо фестивал болдог байсан баг. Тэр л одоо монголоор ганц шинжлэлийн орой 31-ний орой тийзэр гардаг байсан. Энийг бид нар бүтэн жил хүлээж ийж
энэ тоглолтыг концертыг үздэг учраас монголчууд маань бол энэ Санремо гэдэг хотыг бол сайн мэднэ. Ялангуяа бидний үеийнх. Тэгээ тэр утгаараас гэсэн бид хоёр бас энэ хотоор дайраад гарыг, ороод гарыг өөрсдийнхөө үеийн залуучууд бас ийм хот байсан юм байх шүү гэж үзүүлэе гэж утсан байгаа. За нэг Италийн алдартай Карбонеро гэдэг цагдаагаа бол тэгээд нэрлэгчт юм байлээ. Түрүүн би хэлсэн шүү дээ. Цагдаа болоход бол энд бол хамгийн хэцүү юу ихтэй сургууль, юу одоо тэр нөгөө Харвард Марвардаас илүү тийм шалгалт өгж иж орд юм байлээ. Чи юу гаш Санремог big parking here. We can put the car here. машин дотор машин дотор унтахыг бол цагдаа бол нэг төдийлөн хүлийн зөвшөөрөөд байдгүй. Тэр машиндаа хонцоод ясч өглөөрөө цонх нэг нөхөр цогч чинь харсан чинь цагдаа торгох нь яадаг үлээ гэсэн чи харин торгосонгүй. Босоо найз одоо машин дотроо унтаж болохгүй өглөө болцсон байна. Тэгээд битэр ч одоо нэг жоо нэг хахуулын юмтай явсан тулдаа нэг юм аймаг гарсан шүү дээ. Торгуулгүйгээр. Яг сайндаж гэх юм билээ. Тэнд бол нэг уралдаан болох гэж юм лээ л дээ. Тэгээд ямар уралдаан, юу уралдаан гэдгийг бол алтаах маань лавлсан. Залчууд бол ер нь өөрсдийнхөө амьдралыг мотоциклгүйгээр ер нь төсөөлөхгүй шүү. Их омголон халуун цустай. Тийм учраас бол хурд хүч гэдэг юм дээр бол үнэхээр өөрснөө бол аагалдаг, түүгээрээ кайф авдаг учраас бол ер нь мотоциклгүй Итали гэж ер нь байд юм энэ чинь. Тэгээд дэлхийн одоо мотоциклийн уралдааны хамгийн том нь бол Итали хүн байгаа л да, Росси гэж. За Санремо хотын мотоциклтэй болгон цуглаж том уралдаан зохион байгуулах гэж. Энд бол хичнээн мотоцикл байгаа юм өстой бүүм. Юу уралдаан яасан уралдаан гэдгсэн чинь өргөвчтэй ил нэвтрүүлгийнхэн зориулсан гэж тугаадахад хутлаа яриад байгаа юм, үнэ яриад байгаа юм бүгдээ тэгээд байгаа юм. Яаж мэдчихсэн интернетээс мэдсэн гинэ. Гэж бензин хайр юм шиг битэр зориулж нэг энэ олон мотоцикл хайрын шампун гэдэг чинь ваа зүгээр нэг хэдэн тонн бензин гараад ямар хамаатай хаяр тэр хотоос ирж байгаа чи бид энд одоо яаж зүгээр явах вэ гэдэг. Ингээд байхад тэгээд зовлонтоос одоо яа их вэ тийм ээ. Тэгээд уралдахаас биш тэгээд шагнал гэж өхөн байхгүй бид чамд юу вэ? Ганц хоёр үзэг бий. Нөгөө апогийн Чингисийн Нэгдүгээр байранд апогийн хар Чингис нэгдүгээр байранд хоёрдугаар байранд юу вэ? Нэг мятын тийм янз бүрийн юмнууд бий одоо шин олонтын тэгээд нэг ашигтан крүүш гэдэг янз бүрийн цуглуу тэгээд нэг гурван байрын шагналыг яаж хийж байгаа гаргалаа одоо тэгээд энэ Монгол гараад жигээдгийг өмсөлчихнэ. Сони ус их зорчтой улсууд бол бидний танихгүй хийж Санремо үздэг манайхан бүгдээрээ дуулдаг гэсэн чинь хөөрөөр баясаар зүгээр зэгтэйх юм болоод нийлдэг болцоор түн мотоцикл энэ дээрээс замбраа хаалга юм. Зөвхөн нэг юм болох нь ч болцсон шүү. Тэгээд санаа зовж гин гэж ихтэйхэн битэрч одоо яаж байгаа юм бэ? Яах нь вэ гэдэг ингээд. Үгүй тэр чинь их тийм бас эдгэмсэг найз зарах болсууд юм зайлвал хоолын Монголоос гээд манай Марко Поло хүртэл одоо танаад очсон штэ гэдэг ингээд мөр алгадаад оройн өтрийг баахан пиццагаар дайсан л одоо тэгээд Хичнээн мотоцикл цугларсан гэж бодно. Энд бол нэг 500 мотоцикл ч юм бол баг байсан баха. Нөхцөл үү. Бол би юм л утсчих. Хөөе хүрээ дээр ичтэй нөгөө хоёр чи ирдсэн байж таг. Энд явж чинь ингээд шагналын самбарт үлчээд. Тэгээ ингээд нэгээс дороо фуухаа гэх хоорд цуглаад л. Тэгээ энэ нөхдүүд чинь уралцсан уу яасан бэ? Ямар ч лээс уралдлаа гэдэг машиглаа асаагаад гарсан. Эргэж ирэхийг битээ лав хараа. Үнэхээр одоо шинэ мотоциклийн хорхоотнууд бол шүлс гоожмор янзын мотоциклууд ч энд байд хэдэж. Мотоцикл чи их хүнтэй гэсэн чинь зарим нь машинаас хүнтэй гэсэн. Яг нөгөө рок рутын шүтээд байдаг Harley Davidson гэсэн мотоциклууд бол одоо маш үнэтэй орно л доо. Тэгээ түрүүн ер нь Италиуд бол алтаа хэлсэн мотоцикл их дуртай гэж тэр ч утгаараа энэ дэлхийд болж байгаа том уралдаануудыг бол дандаа Италиуд тэргүүлж байдаг. Одоо Росси гэж нөхөр бол одоо энэ 500 кубын мотоциклийн уралдаанд бол одоо 5-6 дахь жилдээ бараг нэгдүгээр байрнаас буухгүй ингээл явж байна л да. Тэгэхээр Италичууд бол үнэхээр мотоцикл тэр хайртай нус эндээс харагдаж байгаа байх л та. Сангад бөөн гараагаар үргэстэй байл 2005 гэсэн уралдаан бол хэлж юм да. Доош циклийн үргэн юм бас. Айхтаа өнөр най байхгүй тэгээд
Одоо дэлхийд бол энэ мотоциклээр аялах энэ түүрүүд бол их маш эрчимтэй хөгжиж байгаа. Манай энэ жуулч явуулж байгаа компаниуд ч гэсэн бас одоо энэ мотоцикл түүрүүдийг бол их сайн зохион байгуулах хэрэгтэй юм шиг байна л да. Мотоцикл сонирхчдын клубүүд бол энэ тэнд бусд олон байдаг. За нөгөө алдартай Санрамаа гэж чинь гудамж нэг иймэрхүү л байна шүү дээ. Гэхдээ сониосон. Ер нь бол Санрамаа очиод үзэхэд бол ерөөсөө нэг харамсаад байх юм байхгүй. Жижигхэн нарийнхан гудамжуудтай чи ерөөсөө нэг тийм металлын Европын нэг байдаг нэг типичний гудамж байшин барилгууд ч тийм чи. Их хуучны. Одоо энэ Санрамаа ч хэдэн онд ч байгуулагдсан юм. Их л хуучны хоттой. Тэгээд цөөн хүн амтай. Тэгээд энэ ер нь үлдрэл юм гэж энэ ажил хийдэг хүн гэж баг байдгүй юм шиг байна. Зүгээр нэг тийм аялал жуулчлагч нарт хоолунд өгөөд нэг гэр орондоо байлгуулсан шиг хэд 3 цаас зогчоод ингээд амгалан тайван сайхан сууж идэг. Нэг одоо шин пүү паста ямар гоё юм бэ гэдэг ингээд авахаар тийм одоо гоё зүйл бол Санрамаад харагдаагүй юм. Нэг бол олж харж чадаагүй ч юм уу. Энэ байхгүй л үү? Байхгүй. Тийм төөрөнд бол битгий. Сайн далайн ойролцсон газрууд энэ хувц сатна гэж байхгүй. Угаасан хувц бол ингээд ерөөсөө бүр ингэж л гадаана балкон дээр юм хийж татаж өлөхгүй бол ерөөсөө хатдаггүй. Битэр ч гэсэн одоо шал нотой хувцтай л явсан шүү. Сүүлдээ өнөөх нь өмх ирээд баларсан л дээ. За ер нь Итали гэдэг юм гэх юм бол түүх бол одоо Италийн түүх бол та бид мэднэ шүү дээ тийм ээ. Хаа байсан дунд сургуулиас гисүүлэл кино мэнэ элдв шалд үе байдаг шин чинь. Спартак гэдэг одоо нэг зүггүй тэмцэгч боол тийм ээ. Спартак гэдэг гайхалтай сайхан кино байдаг. Түүхийн хичээл ээрч үздэг. Тэгээ нэг Жанжин Крас гэдэг золиг шиг юмд одоо дарагдаад энэ бослого дарагдаад 6000 одоо шинэ боолыг чинь тэр нөгөө хоёр хотын хооронд Христ тийм ээ. Босгож байгаад бүгдийг дүүжиж алсан шүү дээ. Мөн актер минь болсон байна. Юли Цезар гэж одоо бас нэг хүнд гараа. Италиг байтгаад дэлхийг донсгож ирсэн нэг нөхөр тийм ээ. 3 сарын 15-нд алуулсан. Энэ тэгээд харамсалтай дандаа алуултын идэр тэгээд за тэгээд Цицеран байна те, Помпео байна. Бүгдээрээ дандаа ингээд дарга цэрэг одоо хаан жанжин болохын төлөө өрсөлдөөл хор найруулаад тэгээд ингээд дандаа бүгд алагддаг гониг түүхтэй. Антони нөгөө Клеопатра гэдэг нөгөө түүхэн их гоё кино түүх үйд гэсэн чинь. Хоёулаа бас ялгаа байхгүй тэгээд аргагүй ихэнд ингээд энэ сайхан хосоо хайр дурлалын бэлэг тэмдэг нүчнүүд амиа хорлоод хоёулаа чад хийсэн байх жишээтэй тийм ээ. Калигула гэдэг нэг хүнд нөхөр биш одоо тэр кино үзээ. Яаж тэнд цусд яргалд явуулж яаж дампуурч тийм ээ. Үгүй тийм нөхрийг одоо дарга юм уу одоо хаан ерөнхийлөгч болгочихвол баларлаа шүү дээ. Манайч бас нэг ерөнхийлөгчийн зас гэдэг нэг юм яриад байгаа ш тамина. Дахиад нэг Калигула орчин Калигула гараад ирэх юм бол бид ястаа балраа шүү тамина. Нэг хүсэх юм биш тэрээс. Парламентарал бай нэг хэсэгтэй гэж. За ер нь энд бол энэ нөхдүүч нь бол католикуд гэж хэлсэн. Тэгээ хүн амын 90% нь католик гэж. За гоцлоор өгтөө. Энэ аялалд бол маш тохиомжтой. Тойршиг хүнд хэд гэж 42 евро. 42. $60 гэсэн. Нормально. Таасан баян хүн бэ. Тас. Ихэд амттай. Чинь үн ямдарсан муу варан дээр мөрсөн шүү дээ. Тийм юм харж авсан. За ер нь бол Италид бол гутал бол үнэхээр одоо харьцангуй хямд шүү дээ. Хүүхнүүд минь ээ. Жинхэнэ ширэн гутал бол эндээс л аваараа нэр болж игэл. Машин гутлуудтай за ойролцоогоор бол нэг тэр италичуудын уурлаа 100 еврогоос дээш гарсан гутал гэж юу идэм гэж уурлаад байгаа ч бас үнэн шүү. 100 евро дотор бол боломжтой гутал авчин тийм ээ. Авалгүй байх тий. Я түрүүн хэлсэн ерөөсөө католикуд гэж үндсэндээ бол тэгээ энэ нөхдүүч нь биш энэ шашин хоорондын дайм өргөлдөн гэж базар байна. Актер түүхэн сургамж авахар юмнууд энд түүхэнд бол болсон байгаа юм шүү дээ. Энэ нөхдүүч нөгөө эдийн засгийн байдал дээхэн үед их муудаад ерөнхийдөө улс төрийн докторгүй байдал гаргаад ирэнгүүт Ром хотыг зориуд шатаацсан. Ром хотыг зориуд шатаагаад ард түмэнд эндээсээ шатаад гэр орон байхгүй болоод ингээ бужигнаад ирэнгүүт хөөе тамнэ энэ Ром хот бидний амьдралыг хэн баллаа тавьчихваа гэд энэ муусан христианчууд баллаа тавьчих гээд үндсэндээ бол тэр хотод Ром хотод Италийн хэмжээнд амьдарч исэн бараг одоо бүх гэхэд хаашаа чинь зүгээр ихэнх христүүдийг бүгдийг одоо андаар нь шатааж олсон. Нэг бол зүгээр ингээд одоо дүүжлээд бариад сэлэмдээд одоо цааслаад ингэж цаазалсан
амар муухай цус жаргал бол энд явсан шүү дээ. Шашин хоорондын тэмцлийг улс төрчид ашиглана гэдэг бол энэ бол айхтар сургамж авахар зүйл. Тэгээч одоо энд чинь христианчууд одоо хүртэл энэ чинь баг 1% л байна шүү дээ тийм ээ. Хуваагдаад. Тийм муухай сургамжтай айхтар зүйл бол энд болсон. За ер нь бол одоо бол олон шашныг бол хүлээн зөвшөөрсөн. Энд ч зөвшөөрөхөөс аргагүй шүү дээ. Өнөөгийн үед бол ихтэй энд бол одоо их тийм шашны хувьд бол зөвхөн католик байна шүү гэдэг юутай. А манайх бол одоо бүр замраагааллаа шүү дээ. Нөгөө будда мудаа маань байхгүй болоод одоо тэгээд энэ төмөл зүйлийн одоо нэр усын ч мэдхгүй нөгөө аахан шашинтай болоод тэгээ хожим хойно лай болохгүй юм наа. Бодохгүй бол тий түүхэл түүх шүү дээ. Түүх бас нэг юм хэдээд байдаг шүү дээ. За ер нь италичуудын хувьд бол их тийм залжин, овтой, сэргэлэн. Одоо буруу их арга байна шүү дээ тиймэр. Чи ямар муухай сэргэлэн залтай амтан бэ гэлтгүй чинь амьдралын төлөө сэргэлэн залтай байвал бас болж л байна шүү дээ. Ер нь бол энэ цуснд нь байдаг юм шиг байна. Тэгээд энэ нөхдүүдийн одоо нэг сайн тал нь Итали эр хүн бол гэр бүлдээ маш халамжтай. Тэр үр хүүхдийнхээ төлөө, гэр бүлийн төлөө бол одоо юугаач өгж юунаасаа салхаас буцахгүй өхөн хатан одоо шинэ тэмцдэг одоо тэр Красны эцэцгээд загнаас эцэг дээр гардаг шүү дээ. Калионыг тэр нэг актер мафийн нөхөр чинь тэр гэр бүл үр хүүхдийнхээ төлөө яаж одоо халамж тавьж хүн хатан одоо явж гин гэдэг бол энэ үнэхээр тийм их тийм халуун цустай гэр бүлсэг болсод авах юм байна. Олон сайн байгаа л доо. За жилийн дөрөв өдрөд бол энд чи өвөл болно гэж байхгүй. Мод хөвс ногоо шаарлна гэж байхгүй. Мөнгө ногоорон байдаг. Үнэхээр бурхан багш одоо заяацанд газрын нэггүй энэ мөн дөө мөн. Тэгэхээр Италид бол ганц бит хоёрын ороод гарсан Венец, Ром, Санрэмоос гадна бас зөндөө том том хотууд байна. Тэрүүгээр бас явж байгаа хүмүүс бол ороод гарах хэрэгтэй. Ялангуяа Флоренц, Венец, Турин энэ Милан энэ гоё хот гэж ярьж байгаа. Бит хоёр хамтдаа тийм бас зав цаг байсангүй. Жижиг муусан хулгай ихтэй. Харманы хулгайч энүүгээр ч нь бол байна. За тэгээ гадны номертой үнэтэйхэн шиг машин тэрийг унаад явах юм бол ороод гаргаад ирэхэд чинь байхгүй л гэж бодсон дээр дээ юм. Тэгээ олдно гэдэг бол тэр бол хизээж олдохгүй. Яавал нарийнхан гудамж. За ингээд нэг юм нарийнхан гудамжаар төөрч. Их төрсөн. Төрхөө хөвчтэй. Бас төрсөн. Гэхдээ яг нэг газрын зураг бариа тэгээд нэг халтар их хэлээр ойлголцоод энэ Италид чинь явна. Англиар харин баг ярихгүй да. Мэддэг байсан ч их дургуй юм шиг надад санагдсан. Их гүрний бас нэг үнсэрхэг үзэл байна шүү дээ. Францууд бас тэгдэм байл шүү дээ. Англиар ярих гэхээр англиараа тийм хэлвэ тийм үг урдаас мангартаад байдаг. Түүнтэй яг адилхан. Таал бол Итали чи бол Италиар надтай харьцсан шүү. Өөр нэг юм бол байхгүй шүү найзаа гэж шууд урдаас тэгнэ. Тэгтээ их тийм халуун сэтгэлтэй бас тусрахаг их яриа, их найзрахаг сайхан улсууд. Хүүхнүүд нь их тийм царайлаг тэгээд их намхан тийм ээ. Одоо тэгж санагдсан. За Итали хүүхнүүд бол сайхан л доо мэдээж. Энэ чи модны их орон. Энэ юу намхан байгаа гайгүй л шүү дээ. Ер нь тийм намхан хүүхнүүд их тийм байл л дээ. За ингээд бид хоёр Санремо хотын төвөөр нэлээд явсараад хамгийн гол нь нөгөө айхтар Санремо фестивал болдог тэр театрыг хайгаад байсан юм л да. Тэгээд тэр театраа олсон. Тэгсэн чинь харин тэр маань их жижигхэн Аристон гэдэг юм байна өө тэр Санремогийн театр чинь. Тэгээд энэ чинь манай юу ялалт юу өргөө кино театраас бүр жижигхэн бүр хөгийн юм байл нь шүү дээ. Мөнгөч. Санремо хөгжмийн фестивал явуулдаг театр. Санремогийн хөгжмийн фестивал ийм хөгийн юм явуулдаг юм уу? Тийм шүү дээ. Энэгээр ордог гэж энэ дотроо том юм байна. Том заалтай гэж юу? Чи гадаа тоглоод идэх шүү дээ. Гадаагийн хөгжим. Ерөнхийдөө нэг кино театр гэж. Тэгээд фестивалийн үеэр бол заавал чөлөөлөд концерт явуулдаг. Оо, ийм яа юм болдог юм. Тийм юм байна. Тэр хоёр өөр багаар явсан гэсэн чинь тэр ястай юм наад шиг байна. Сая хоёр хавцаа тэр хоёр салцдаг гэж байна. Гурван хүн чөлтөө. Яа асуултаа гэр үргээд нэгсэн. Тэр дээр амар шууд. Сандаа өнөө нүхнээ гадаа үе хорон мөр байгаад багийн болсон чинь тэр гадаа хаяа. Одоо тэгээ энэгээр бөө одоо босоор станцын нүд тус гарцах бол нөгөөний ингээд хэцүү байдтай байна гэдэг.
одуулаа авангасаар их савцгаа гэж. Яг ийм их юм байна дөө. Үндсэндээ бол одоо энэ Санрема гэдэг маань хариу гэж ичгээд юм. Одоо бид их цэвэр гоё. Ачаа хүмүүс нэг юм найрсаг. Бараг энэ монголчууд үгийг болоод ирсэн юм байна. Тэм битлээ гэж. Ямар ч байсан Азиудууд энд харагдахгүй шүү. Гоёгоо. За яа. Юм дургу өнгөж явах юм те хаан шовж байдаг юм чинь. Үнэхээр нэр Ромена Паула Альбано хоёрын хоёр шиг сайхан гэр бүл бол байгаагүй шүү дээ тийм ээ. Тийм сайхан гэр бүл сайхан залуучууд салаад ядахтаа тэр нөгөө мо царай муутай нөхөр нөгөө хөгнө хайж байгаа байхгүй да. Хаяад нэг гайгүй залуухан одтой суудсан чинь өнөөг нь хурмаа хийснийхээ маргааш өдөр нь хаяа явцсан. Ингээ бөө шиг болоо. Тэгээ өшөө чиний олсон хөрөнгө мөнгөний 50% авна. За ингээд дуусаад Альбано бол одоо бүр нүд болсон тэнд бол. Ийм л одоо гонигтэй түүхэн тэнд байна шүү дээ одууд минь. Бидний сайн мэддэг Тото Кутунио, Пупо, Альбано Рома гэдэг чинь яг л энэ театрт л одоо тоглож ирсэн байна л да. Тэгэхээр бидний мэдгээр бол гадаа болдог гэсэн гэсэн. Гэхдээ энэ гудамжийг хаад юм байна. Энэ гудамжийг хаагаад яг энэ театрын өмнө том тийм давцсан засаад тэгээд одуудыг ингээд ордог ийм фестивал болдог байсан юм байна л да. Бид нар бол тэр гадаа болж ингэж ойлгоод идэг байсан. Одоо тэр театр маань кино театр болцсон. Яг бид хоёрыг очиход Зоро гэдэг нэг айхтар киноны нээлт болох гол тийм ээ. Зоро маань одоо манай тэнгист одоо өнөөдөр ирж байгаа шиг байна л да бас тийм. Баахан шагийн билет л явж ирсэн. За ер нь италичууд бол бас их зовлонтой. Энэ италичуудын нэг муу тал нь удирдгчаасаа болж их тийм дэлхий жоохон шившгэ утгасан шүү дээ энэ чинь. Нөгөө аль нөгөө нацист фашистын Герман гарч ирээдэн гут Муссолини гэдэг нэг хазанцгоотой жоохон мэдрэл муу юм уу да тийм нэг тийм нөхөр гарч ирээд л фашист засагтай нэгдээд фашистуудтай нэгдээд дэлхийн хоёр дугаартаа нэгдэртэй найзлаад одоо болж игэл дэлхийг тэрчгээ наваад олзоо 2% гэж болсон юм шиг байна. Тэр нь бүтлгүйтэй сүүлдээ 1945 онд байна уу да. Энэ Итали өөрийнх нь партизанууд барьж авч өнөө Муссолини чинь цааш нь харуулж шийдэж нэг юм санаа амарсан шүү дээ. Тэгээд ер нь Италичууд бол Муссолиндаа бол үнэн хөө дургу. Энэ муу гайтай муу навшаас болж одоо бид дэлхийгээр нэг одоо узар булаагаад дэлгэсэн. Энэ мууг ястаа нараа гэж ингэ зандаг. Тэгээ уул нь бол Муссолини бол арангаа уран ирдэгч байсан шүү дээ. Ер нь дэлхийн одоо энэ тутгааргүй. Тийм өдөрдөгч нарт нь бол панаалтс одоо хүнийг синхруулах сайн уран ирдэгч нар. Тэгээ мань нөхөр Муссолини ярих дуртай ганц үг нь бол ерөөсөө ингэтэйвэн гэж их хашгирдаг байсан гэж байна. Тэгээ үгснийх нь ингэтэйвэн байх үед нэг дэлхийгээр нэг дайндагдаж ачаа сүултээ өөрөө балраад тэгээд нөгөө хэлсэн ярьсан үгнээсээ буцдаг урваач шарваач тийм хүмүүсийг италичууд бол ярихдаа бол оо яг Муссолини шиг гэдэг юм байлээ. Муссолини тууч гэж яхсан тийм учраас манай энэ Австрийн зарим урваач шарваач улсууд бол Муссолиничуд гэдэг юм уу. Муссолини гэдэг ир байна гэж хэлж бас бодмоор юм. Нэр өгмөр юм байна гэж тий. Гэхдээ их санаа одоо энэ Муссолинигийн охин ч бас их том улс төрч одоо энэ Италийн парламентд байж байгаа шүү дээ. Тэгэхээр бас их сонин түүхэд тавтагдаа л байна. Парламент байгаа ч юм уу ч юм манай засгийн газар солигчдод тах чинь тэнд бас солигдсон юм билүү. За мэдээж Санремо хот бол хөгжмийн хот тийм ээ. Тэр бол ойлгомжтой. Хаа газараа гээд хөгжим тоглосон хамтлагууд маш их бий. За нэг иймэрхүү сайн дураар сайхнууд бол Италийн энэ гудамжаар бол одоо үе төмөр байгаа дөө байгаа. За энэ бол Санремо хотын төв талбай. Тэгээд бид хоёр бол Санремогоор дамжиж цаашаа бол эрэг дагуур их явсан л да. Тэгэхээр их залгаа юм жижиг хотууд маш ихтэй тийм ээ. Тийм өстой учир нь олдохгүй байлаа. Бидний цэцлэгдэх гэж яваад очсон чинь Монтеко орлооч гэсгүй. Энд чи юу вэ гэсэн улс гинэ. Цаашаа явсан чинь бүр Францын Кан маан ч болоод явчих шиг тийм. Сүүлдээ бүр толгой эргээд Канд яваад байгаа юм уу, Монтекарлод яваад байгаа юм уу, Санремо ч юм уу. Энэ ёстой нэг толгой эргмээр хэлгээл гэж байхгүй. Хэлийн зураас ч байхгүй. Ядахтаа нэг пайц хатгаж болно шүү дээ. Пайц ч байхгүй.
нэг юм одоо хоорондоо ингээ шаваарлаад дотроо нийлсэн юм сонин тийм газар. Тэгтээ бол гайхалтай сайхан уран баярлага тэр тэр агаар магаар ярих юм байхгүй. Сайхан далайн эргээ ингээд дагцсан юм сонжилсан юм хот. Тэгээд дээхэн талуун талаараа бол одоо хурдны замтаа яг эргээ дагсан талаараа бол ийм хотын одоо юу гэх юм те орон нутгийн зам гэж одоо манайхаа ярьдаг те. Тэгээд хоёр бол тэр орон нутгийн замаар нэлээд явсан. Тэрүүгээр явахд бол их сонирхолтой. Зам дагуу бол одоо их олон сонирхолтой зүйлүүдэд харуулж болно л тоо. Гэтэ зүгээр Италийн энэ далайн эргийн замаар явахд бол нэг осолтой нь бол их тийм огцом эргэлтүүлтэй. Их тийм нарийнхан зам, хоёр машин бол чуваа зөрнө. За хурдны замаар явъя гэдэг юм гэх юм бол эн чинь хөөхөн мөнгө тоншноо. Франц байж гэн тийм ээ. За энэ Итали байна, Испани байна. Эдгээр ч ерөөсө хурдны замаар явбал тэгэл километр явбал мөнгө гэдэг ингэчдэг. Харин бол хамгийн аятан бол Герман, Австри хоёр юм байдаг. Хурдны замдаа бол мөнгө авахгүй. Одоо баян ч орон юм дөө. Хурдны замаас нэг хэдэн цаас авсан ч яла аваагүй ч яла гэж бодд юм уу? Нэг бол одоо тэгээ хурдны хязгаар байхгүй. Хурдны хязгаар байхгүй тийм ээ. Багуучтай солиотой юм шиг давхиж явах чинь зэрэг цагдаач байхгүй өстой амар юм байна. Тэгээ төлбөр төлж байгаа улсуудаар явж байгаа жолооч нар нэг анхаарах зүйл нь тэгээ яг аль гейт гэж хаалга гэж ярьж штэ тийм ээ. Аль хаалга руу орохоо бол маш сайн харж иж орохгүй бол зарим ихэнх хэсэг нь юм картаар төлдөг хаалганд байгаа. Тэр нь өөрснөө гэсэн тийм тусдаа картууд байдаг юм шиг байна. Тийм газар руу яваад орчиход картгүй бол одоо буцаж гарч болдгоо араас ч машин руу шавчдаг. Тэр их хүндрэлтэй шүү. Тэгэхээр бэлэн мөнгө кэш гэсэн тийм тэмдэг шайныг бол сайн харж тэр гейт руу орж явах юм шиг байна. Ер нь тэгээд энэ Итали бас одоогийн хүчрхэг болохын тулд бол ихч зовлон амссан одоо ихч хоорондын тэмцэл явагдсан юм улс юм байлээ дээ. Итали дархай боторхой байдлаасаа болоод бид хүний хоол болоод байна. Нэгдэцгээе гэдэг энэ асуудал дээр бол ихч одоо шинэ олон хөдөлгөөнүүд болсон. Ялангуяа нөгөө яруу найрагч алдарт Данте бол энэ Итали орны ив нэгдлийн төлөө нэгдэхийн төлөө бол маш их одоо шинэ сургууль тэмцэж шүлэг найрагтай хүртэл энийг бол их тод томроо тусгаж байсан. Харамсалтай нь Маньмо Данте гэж нь одоо энэ нөхдүүд ерөөсөө авч хилцээгүй. За болдоо Дантего гэж. Сүүлдээ бүр нөгөө Деми Мэриод ахаар аваачаад хорцсон. Хаавсан Флоренцд аваачаад нутаг заагаад ингээд цөлтсөн. За ингээд гих мэтэр. За тэгээд Италийн залуу италичууд гэж хөдөлгөөн байна. Грибальди гэдэг одоо нэг сайн хундгар байна. Энэ нөхдүүд Италийн энэ өнөөгийн нэгдэл энэ хүчрхэг байхын төлөө маш гар оролцож зүрх сэтгэлээрээ тэмцэж исэн ийм сонин түүхтэй улс орн юм байлаа. За ингээд энэ агуу Итали оронд бид хоёр хийсэн сурвалжаа үүгээр өндөрлж байна. За Италиас гараад бид хоёр чинь түрүүчийн нөгөө нэг төөрч мөнгөндөг тэр Монте Карло тийм ээ. Кан за тэгээд Барселона тэндээсээ тэгээд Марокко гэдэг бүр хадуурч өгсөн л дөө. За ингээд дараагийнхаа нэвтрүүлгээр та бүхэнтэй Марокко өнө ч Испани өнө. За Мароккогоор эхлээд ороод гарыг. Тэгээд дараа нь Испанаар хэдүүлээ хамтдаа аялнаа. За ингээд тал орноор хамт аялсан үүрэгчтэй аялалтаа цуг байсан. Үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүхнийг дахин битэрийн мөрөөр битэрийн замаар аялахыг нарийнхан замаар аялахыг санал олон түнэлүүдийн давар гаргахыг санал болгож байна.